За хуудалдаа ирээд хувцсноороо солиод авлаа. Тэгээд гадаа айгу сэрүү орчиж. Гарч юм олждаггүй бол амар үсэж байна. Одоо цаг хэд болж байгаа юм бэ? Одоо цаг 5:20 орчим болж байна. Тэгээд гарч герман хоол идээд герман пяу гэж бодож байна. Тэгээд ямар ч тийм төлөвлөгөөтэй гадаа айгу сэрүүхэн байгаа болохоор хөл хөдөлгөөн айгу бага ах шиг байна. Тэгээд ямар ч учир нь олднахаа. Тэгээд ямар ч гой хоол гараад ресторанууд нь онгорхох бол дан. За тэгээд гарыг гадаа жоохон бүүдэж байна. За ийм орой олж машина ингээ байрлуулчлаа. Тэгээд ингээ олон өрөөтэй буудлаа гэдэг юм байна. Одоо бол таалагдчихлаа цэмгээр. Тэгээд ер нь бол энэ чинь амьдарч байгаа хүмүүс бүгд нэг жижигхэн бизнес эрхэлдэг юм шиг байна. Тэгээд сайхан агаарт байнга бизнес эрхлээд жуулчад бас айгүй их ирдэг юм байна. Айгүй их шарууд их харагдаж байна. Ялангуяа настай хүмүүс айгүй их ирдэг юм байна. Энд одоо надад нэг тийм Европын уур амьсгалыг Туркээс илүү өгөх юм. Энэ барилга байшин. Би ингээд нэлээд тойрж явах хэрэгтэй ингээд. Бараг нэг 2 км 3 км явж магадгүй тэгээд алхангаа энэ авийг жоохон сонирхоод тэгээд дайчгүй ресторан болоод орё доо гэж бодож байна. Тэгээ энэ аваад алмастай юм уу алмас харагдчихсэн тийм яриа их байд юм болоо мэдгүй. Энд ч нөө Америкчууд алмасыг big foot гэдэг шүү дээ. Тэгсэн чинь битүү энэ тэнд ингээд нэг алмас ингээд юм барьсан тийм сүвнэр ч юм уу тэнгуүлээ зарим нэг цайны газрын нэр одоо тэр харагдаж байна уу? Big foot tobacco гэдэг нэг тамхи зардаг дэлгүүр маш тийм байна. Ингээд мод ихтэй болохоор бас тийм ярианууд байдаг гэж магадгүй шинжтэй. Тэгээ маш их тэгээд нэг гар хийцэн юмнууд яг нутгийн одоо брэнд бүтээгдэхүүн гэх юмнууд айгүй их байдаг юм шиг байна. Ингээ харахад pink pig гэсэн тэр мэр гоё газар шүү дээ. Юу юм бол хоолны газар шиг байна. Энэ минь жижигхэн юм саадах шиг байна. Орч чигээр явсаар агаад ингээд яг төв хэсэг рүү орох хэрэгтэй. Тэр байш маш гоё харагдаж байгаа шүү дээ. Энд байш маш айгүй үнэтэй гэдэг гэж магадгүй. Гэхдээ яг боддоо ингээ гэр бүлээрээ нэг хөөрхөн одоо юу гэдэг чинь нэг Mongolian BBQ юу ч гэдэг те. Монгол стилийн хоол гаргаад сайхан монгол шар яриг ч юм уу зараад тэгээд нэг энэ авдаа нэг иймэрхүү ч юм уу нэг гоё хаустай. Тэгээд тэр бизнес эрхлэнгээ ингээд амар тайван ийм сайхан байгаль донд ингээд амьдруул өстой гоё юм байна гэж бас надад бодогдлоо. Тэгээд ер нь бол газар болгон л өөр ингэсэн гоё онцлогоо бас ингээд хадгалсан байх юм аа. Зарим том хот руу очихоор тэр хотод нь одоо нэг бас хүмүүсийн хийдэг юм нэгээд ингээд амьдрмаар юм шиг. Гэтэ энэ илүү чий санагдчихэв. Гэр бүлээрээ нэг ганц нэг хүүхэдтэй нэг 40 жоохон гарын насны болоод ч юм уу. Тийштэй ингээл нэг бие зэрэглээд одоо юу ч үгүй энэ мэд ч одоо ингээл дэлгүүр нэг давхртай дэлгүүр хоёр давхртай ресторан ч юм уу. Тэгээ ондоо мөнгөтэй бол нэг Airbnb ажлуудад амьдэрсэн ч болохоор энэний цаана ингээ гол мол урсж байгаа. Айгуу гоё ягац ингээ сарвчтай. Тэгээ энэ мэн ингээд гол молоо туршиглээд ингээд нөө зам аваар юм гол мол дагуу явдаг тийм зөндөө тийм activity biz өрнөдөг юм бэлээ. Янз бүрийн юмнууд байх шиг байлаа. Тэгээд миний хувьд бол яг нэг сонирхсан зүйлээ ямар ч хийгээ явж байна. Гол юм тэгээд гоё герман хоол идэж үзэх маргааш гоё байглаар нь явж үзээд ер нь бол энэ Жоржиа хотоор бол нэх явж үзээгүй. Жоржиа одоо мужаараа Атланта орж үзсэн. Тэгээд гэрийнхаа тэр явын ганц нэг байглаар тойрж үзсэн. Тэрнээс Жоржиад бол зөндөө гоё үзэх харах юмнууд байдгаа гэж сонссон. Тэгээд бас дандаа ингээл хол нисээд ингээ богон аялж ахаар бас энэ авдаа бас ганц хоног бариад ч юм уу ингээд зардал мөнгөнд чимнэлттэй ингээ яваад ирэхэд ажгүй юм шиг санагдаж байна. Энэ айгуу гоё буудлаа энэ да хараа. Зуммун айгуу сайхан юм шиг байна. Энэ навчнууд нь унтч за магадгүй 2-7 хоногийн өмнө ирсэн бол энэ авьяастай шав шар навчтай айгуу гоё явах байсан баха. Тэгээд модд нь ер нь жоохон ганцхан талдаа жоохон сэрүү орсон талдаа. Гэхдээ стил гоёлаа. За тэгээд гоё амттай юм таарад гоё дэлгүүрөөр орж үзээд юм жоох үзээд. Ямар гоё юм бэ энэ байрлалууд нь. Оройдоо бүр илүү гоё болдог юм шиг байна.
Тэгээ энэ минь болохоор яг нэг энэ авь амьдэрдэг хүмүүс нь ингээд орон сууц маркийн тиймэрхүү барилгууд нь явж байгаа шиг байна. Ингээд хардаа урагшаага ингээд балконтой дөнгөд тийшээ голтой яаж амьдраад байгаа юм бэ? Nice шүү. Орой тэр дээр барбекю хийгээл урд гол урсаал. Beer Garden гэж унших юм болов уу? Юу гэж унших юм бол? За ийм гоё болт юм байна. Төв гудамж нь одоо ингээд гүүр даваад юу н орж ирж байна. Америк хэрэг байгааз. Сони тэр юу зарддаг? Тэр бас нэг хөөрхөн юм зардаг. Fast food-ны газар шиг байна. International Cafe гинэ. Энэ зарим гэн хаачч хөтөн болоод гисэн үү? За тэгээд дулаахан нарлаг сайхан зуны орой морой бас их гоё ах шигтэй байна. Энэ ресторан болох гоё юм байна. International Cafe юм байна. Яг хоол мод бүгд гарлаа л та. Тэгээд гол урсч чинь хажуугаар нь тэр доороос энэ The Castle Inn гэнэ. Энд бас нэг ресторан баг шиг байна. Хотон тэгээд ер нь 500 хүн амтаа тэгээд 1960 онд ер нь аялал жуулчлалд зориулаад ингээд бүтээн байгуулж ийм Германы хийцээр ингээд тогтчулсан тийм байлээ. Ер нь бол сүүрэн үндс нь бол ер нь бол уурхаа алтны уурхаа ер нь тэрнээс үндэслэлтэйгээр ингээд үүсч бий болж ирсэн юм шиг байгаамаа. Тэгээд тэрнээс хойш ингээд хүмүүс сууршаад ингээд ер нь бол айгүй бас алдартай бүсэн гэсэн хүмүүс айгүйх мэдтгэн гэсэн. Тэгээ зарим нэг юмнууд нь хаацсан багш. Энэ жоохон нэг даун болдог үе юм болоо да. Underground gift shop гинэ. Тэгээ гой юм байж магадгүй юм байна. Доошо бууж үзгөө. Өрмөц юмнууд харагдчих. Ямар том дэлгүүр вэ? Сэлэн байна. Хуруундаа зүүдэг юм байна. Мотгонод. Наалмас аваад. Тэн энэ л урай шүү. Хитээ. Цогчоо. Тол байхгүй юм та энэс. Хобочуд арьсан малгай байна да. Nice юм шүү. Энэ ямар вэ? Харагдчих. Гол малгайнууд байна да. Энэ Жоржо нэг мужийн янз бүрийн багийн хувцс хослол малгай юмнууд шиг нийш орж ирсэн. Энэ ямар гоё. Hello. Hey, how's it going? Oh, I'm fine. How are you doing? Doing good. If you have any questions, just let me know. Okay, thank you. За энэ ингээд харуул. Жоржо мужийн ямар нэг багуудын ганц Жоржо муж биш юм байна. Atlanta Falcons гэж. Hawks гэдэг хөл бөмбөгийн үгүй саксны баг байхгүй юм та. За стан Америк хөл бөмбөг үздэг. Хүн боолст гой юмнууд байна да. Нараа юм тоглоомнууд шүү дээ. Эвлүүлдэг шоу хүртэл шүү дээ. Амар. Энэ гэхэд $99 гинэ юм. Зоостон байна. Энэ бас $100. Энэ минь араа. За энэ бас малгайны дэлгүүрээр орж ирсэн. Hello. Hi, how are you? Oh, so beautiful. Thank you. Wow. So interesting. Thank you. That all you made yourself? No. Wow. We ordered. За түрүүнийх шиг юм гоё малгаанууд өөрөө хийгээд байж наа. Америкт үйлдвэрлэсэн гинэ made in US гэж. Зэрлэг малгаанууд байна да. Би одоо хаана өмсөх юм бол та.
Яа гой юм арахаар ингээд нүд нээгдээд идэх. Айгуу гой. Шинэ жилд ирсэн юм шиг л байгаа ч хот өөрөө бүхэлдээ айгуу гой. Тансаг юм сүмнээр юмнэ дэлгүүрүүд ихтэй юм байна. Энэ бас юу нэг Bavarian House, Leader Goods, Jacket, Wallet. Арсын идэл зардаг дэлгүүрэнд байна. Дан амир тэлээ малгаанууд гэх шиг байна. Энэ пепер зардаг юм бах та. Hello. Oh, it's a spicy sauce? Oh yeah. Oh, we damn. can sample everything in the store. Oh, this smell is killing. Yeah, but if you do see it, you might want to try that. All the same foods to those little buckets right there. Chocolate habanero. Yes. It looks spicy. Yeah, it's gonna have some good heat in there, but it's nothing unbearable. It's gonna be sweet and smoky. Oh, really? Can I try a little bit? You very well can. A little bit. Okay. Ooh, Oh yeah. Yeah, it's gonna pack a good amount of heat. it's a little bit similar. Teriyaki, little bit. It's got a similar flavor to it. Yeah. It's good. Usually, how much is it that sauce is all? Yeah, so the one that we Oh. just tried, chocolate habanero, was $12.99, and that's going to be the starting out price. All different price. Yep, it's gonna increase just depending on what pepper. Oh, that one is is gonna be in there. with mango. Yep, it's gonna be your mango habanero. So interesting. You guys made in here? So nothing is made here. Everything. Our kitchen is up in Cypressville, Tennessee. So it's just 2 hours north of here. That's how to all peppers too? Yeah. So Oh. up here is gonna be our. Нара pineapple зүгэнаа энэра өгөрцөнүүд ингээд хамталцсан. Гоё гоё янз бүрийн л төрөл байна. Аль нь юу гэж мэдэж авах юм алгаа юм баг ходоо түлхээр л юм шиг байна. Их л гоё юм болно. За манай залуу энийг амтлахаар нь honey chipotle. Yep. It's BBQ sauce, so that Yes. tastes like a, Exactly. but a little bit like a limo or something. Yeah, it's got that hint in. Энэ нараа angry asshole гэсэн амар соос шүү дээ. Нэстэ бүр хэдэн мянган төрөл ах 100 төрөл ах шиг байна. Энэ дэлгүүрт хамгийн халуун ногоотой хамгийн одоо хүчтэй соус нь гинэ нараа савлгааг нараа. То энэ бол утгаараа жинхэнэ гадаадыг мэдрүүлжтэй. Жинхэнэ Европ мэдрэмж хараа. Амстердам ч юм шиг надад мэдрэмж төрөөх юм. Гэтэ би яг очиж үзэггүй л дээ нэг иймэрхүү хот байдаг санагдаад байгаа Амстердам. Тэр нөө бичлэгүүд үзэж байгаа тэр. Энэ ресторан байна гинэ. Хүн баггүй маа. Хаалттай ч юм шиг царайтай. 42 хоногийн дараа Санта ирлээ гинэ. Candy Kitchen нэ чихэр өөртөө handmade хийгээд ингээд зардаг юм байна хараа. Карамель дотор нь алимтай. Гадуур нь ингээд ирээс гэдэг шүү дээ. Карамель ингээд бүрхэж түрхээд яац. Клоуди бас бэлэг дурсгалын баг шиг байна. Гөр юу юм бэ? Тань ерөнхий жоохон хаацсан царайтай. Alpine Vibes гэж байна. Шинэ жилийн Санта Монтатай багтаа үзчихсэн тийм хүүхдийн кино маань уу тийм. Хэл гоё тиймэрхүү vibe руу тэр газар руу шумбод орсон юм шиг санагдаад байна. Ресторан бар бас байгаа гэж нэш орч үзье. Энэ авруу явж үзье. За энэ чихэр бас бэлэг дурсгал байна. Энэ одоо тийм десерт юуны газар байна. Candy store, Sterling Silver Corner gift shop гэж энэ бас бэлэг дурсгалын дэлгүүр байна. Something else everyone. Им гоё маркетинг хийгээд энэ газрыг гоё ингээ хөгжүүлээсэй. Би нэг одоо ажлынхаа хүнээс сонсноос шиг ингээд нэт метр өөр нь ингээд харагдаж байгаагүй юм бэлээ. Өөр нь харж байгаагүй юм бэлээ. Тэгээд энэ газрыг гоё маркетинг хийгээ гоё хөгжүүлвэл нараа. Шого. Хоолны газруудаар бөмбөгдсөн баймаар энэ тэднээс нь ингээ жоохон цаашаа далдалт хэсэгт нь байд юм болов. Иш явж үзнэ. Царыг харсан.
хамаг юм жоо хаац. Нараа ингээ гүүрэн дагуур ингээд явж болдго юм байна. Тэгээ сандалтай. Энэ дажгүй ресторан баг шиг байна. Нараа гол уурсж байгаа. Бишээс яадаг газрууд байна нэг хараад үзье та. Энэ тосхон бүхэлдээ тийм нэг гоё үнэртэй нэг тийм нэг жимс шиг юм шиг аль салхи дагаж ирээд байгааг мэдэхгүй. Би одоо энэ ойр авд яваа хүнээс үнэртэй байх гэж боддог. Хаач явсаг тийм нэг гоё чихэр шиг юм шиг тийм үнэртэй байна. Энэ дурсамжинд үлдчих шиг боллоо. Энэ айгуу дайггүй том газар шиг. Энийг урдаас нь харж үзье. Thank you. Yep, that's the Parliament. Good one. Yeah, I like it. You like that one? Yeah. Okay. Явж нэг иймэрхүү газар хүрээд ирлээ түрүү ингээд тойроод өнгөрсөн шүү дээ. Тэгээ нэг юм ах ганцаараа гадаа зогсож явахаар хүрээд ирсэн. Thank you. Yep. And you want a 2 sauces plate, 1 bratwurst, 1 frank. Yeah. That's all. I'll get it going. Yeah. Энэ герман пиамнаас өөрөө санал болгооч гээд тэгээ нэгийг сонглоо тэгээд жоохон сэрүүхэн дүү. Гэхдээ nice. Гоё өдөр болох шинжтэй тэгээд жоохон сууж агаад юм идээд ерөөсөө харанхуул болсон байгаа болохоос 6:30 болж байна. Айгу эрт байна тэгээд Европ хэвчээ юм шиг санагдчих. Cheers. Өөр амттай. Арай юм хөнгөн нөө жоох юм dark руу гэж асуухаар би dark гэж сонгосон арай жоох хатуу дуу. Nice юм шүү. Гоё харагдаж байна. Тэгээд идээд үзье гэж бодчих. Yeah, that one's Germany. Yeah. I buy them all the time for cookouts. I cook them at home all the time. Oh my god. Yeah, they're good. Homemade one. Yeah. Yeah, they're good. Мөн ажлуудыг залуу өөрөө гэртээ идэх ингэ наараа. With thousands of homes close to the slopes, you can easily get epic cow, freshies, Дараа Герман яваад for months of жинхэнэ сосисыг амтж үзээд харьцуулж үзнэ. Гэтэ энэ бол надад бол айгүй гоё. cow is on its own schedule. Thankfully, somewhere in the world, it's always snowing. All you have to do is use the last-minute filter on the Тэгээ app нараа to book a төмөстэй last-minute юм deal on a бэйконтэй юм шиг. slopeside private rental home. Look now at юу юм бэ? verbo.com. Энэ айгүй эсрэглэн биш юу юм бэ? Ногоо шиг байх юм. За, сайхан өглөө болж байна. Өглөө нийт болж байгаа. 10 болсон байна. Гарч ирэх гэж бэлдсээрээ л жоохон ойрмөглж унцаар адил жоохон орой болчлоо. Тэгээд өглөөний цагаа асууя. Сайхан цэвэрхэн агаартай янз бүр өглөө наа дулаахан. Өдөө 10 гэж ах тийм дулаахан байгаа бол өдөөс хойш бүр гоё болох шинжтэй. Хаа нэг юм бол. Юу вэ наа? Нэг авьяас мангас. Жигмэг юм уу? Сүртээ өрөөрөө авч ороод идэх шаардлагатай байхгүй маань. Өрөөгөө судлаад бүх юмаа цэгцэлж авч гарч ирээд машиндаа аччаад энчэн нь идчихээ шууд цаашаа явъя гэж бодож байна. Энэ итгэхүйд ажилуулдаг юм шиг байна. Энэ сүрлж байгаа залуу хүртэл энэ тэг залуу шиг харагдаад байна. Өрөө нэлээд чихтэй хонсон маань машины дээврийг хараа. Агаар бол янз янз сайхан. Өнхий юм одоо цэгцэлсэн дээ. Хувцас аваагараа тэгээд сүнд орцсон. Өнөөдрийн аавч юм уу? Хайртай куртгээ ураа ичлаа түрүүн хаалганы бариулт гогдоод. Яа тэгэл боломжлоос. За зүгээр замдаа идэхээр л ингэж аваад яваад өглөөний цаг өөр газар уухгүй. Ингээ чадахгүй шинжтэй итгэлээч чи ус чалга.
Айгу сахартай юм байна шүү. Сайхан өдөр байна. Нартаа дулаахан нараа. Тэгээ юм идчихэд энэ ховшоо нэг хүрхрээтэй байгаль уул муул юмнууд байгаа гэсэн. Гой байгалийн тогтцтой гэсэн. Өнөөдөр өдөр болсон ч унтраад байгаа юм хта. Шинэ жилийн уур амьсгалыг жинхэнэ утгаар нь ингээд мэдэрч энэ да. Европт бүр солиотой байдаг юм шиг байна. Крисмсийн үе мууяар бол энэ Lunch on the River гинэ. Фиш очоод бүргэр ч юм уу. Нэг юм олоод иччихвэл болох шинжтэй дээ. Энэ бол гоё газар байлээ. Гэтэ энэ халттай юм шиг байна харахад. Буухтайгаа авч олж чадахгүй гинэ. Are you open? Good morning. Good morning. Yeah, we're open. I don't want to go through the double doors. Okay. Энэ суучаа. Түрүүний тролл гэдэг нэртэй газар. Голын ажил сууж мэдмээрс. Инглөө гоё нартай болохоор. За тэгээд ямар хөө меню ирэх нь харъя да. Тэгэл дажгүй газар шиг байна. 100 мөн гоё яхаа энэ голын ажид ингээс. Өглөө юм чинь тийм хүн тоол идэхийг бол сонирхгүй байна. Яг өдөр өдөөс хойш байсан маа тэгээд. За кофе ингээд гоё принтерлээ. За яг энэ орчинтай энэ кофе бол зүгээр гоё нийцэж байна да. За. Тэгээд нэг бүргэр захиалчлаа. Тэгэхгүй бол айгүй хурц шарсан. Коста бас их айгүй порчтой хоолнод байгаа гэх шиг өглөө бол би тийм амар их идэж чадахгүй. Тэгээд амарцсан яг энтхийн нэрийн Хелен гэдэг хотынхон нэртэй нэрийнх нь бөөргөрийг тэгээд сармастай төмстэй. Кофе бол nice. За энэ бөөргөр ирсэн. Тэгээд энэ sweet potato мөс бол улаан хальстай юм төмс ингээд нугсцсан. Яг кофетай. Энтхийн хүмүүс их тайван амьдрах юм аа. Мэдгүй ингээ яагаад ч юм хүмүүсийн амьдралын хэм маягийг айгу хараад байдаг болчих. Мууч хот газрын хүмүүс ер нь яг яаж амьдарч аль амьдрал нь надад яг ингээ таалагдаж аль нь илүү амар тайван байна. Аль нь илүү аз жаргалтай байна ингээл. Тэгээд бодонгууд яг өөрсдөө гэсэн өнгө төрхөөрөө л ядг юм байна дөө бүгд л. Энд их тайван хүмүүс байна. Тэнгуут одоо Нью-Йорк, Лас Вегаст ч одоо хүн буужгин жийдэг. Яг хүн болгон өөрийнхөө сонголтоор ингэж амьдрах юм дөө. Өөрийнхөө аз жаргалыг хайгаад. Мэн хэдий ингээд тайван сайхан ингээд харагдаж байгаа ч бас нэг бодлын яг өдөр болгоо ингээд нэг юм хөдөл хүрээ онгоолгоол. Тэгэл яг нэг байгаль устайгаа ойр хайртай хүмүүстэйгээ хамт тайван сайхан яг энэ хоошоо ороод хаус руугаа ороод унтчихдаг. Тэгэл
загасчлах үедээ загасчлаа алын сайхан байгальтаа алхаал. Тиймэрхүү амьдралын хэм маяг. Тэнгүү зарим хүнийх нь Нью-Йоркийн амьдрал нь завгүй мөртлөө илүү сонирхолтой, илүү адал явдалтай, илүү их боломж дүүрэн амьдрал ч юм уу. Тэгээд алийн тэр гих тийм юм бол байхгүй. Өөр өөрсдөө гэсэн онцлогтой, өөр өөрсдөө гэсэн давуу талтай. Тэгээд хамгийн гол нь хүмүүс яг өөрийнхөө ингээ хүсэж байгаа амьдралаар амьдарч гинүү гэдгээ сайн ингээд зарим хүмүүс бас мэддгүү юм шиг санагддаг. Тэгээд би ч яг үүндээ бас мэдгүй бас хайгаал явж байна. Тэгээд зарим нь одоо амар ингээл хөдөлгөөнтэй хүмүүртлөө амар ингээл адал явдал дуртай хүмүүртлөө нэг 50 газар ингээд намдуу ийм сайхан газар амьдардаг ч юм уу тэгсэн мөртлөө нэг л жоох уруугар байдаг ч юм уу те. Зарим хүмүүс нь юу гэдэг чинь амар тайван байдлыг хүсээд байдаг мөртлөө одоо Нью-Йорк шиг газар одоо амьдралаа эхлүүлсэн тэрнээсээ ингээд комфорт зоноос түлхээд гараад өөрийнхөө хүсэж байгаа өөрийнхөө ингээд тайван амьдралыг ингээд бүрдүүлэх тэр газараа очих тийм зориг дутаад ч юм уу тэнцэнэ үйлдэлсэн. Айгуу тайван хүмүүртлөө ингээд амар ингээд бужинсан хот дунд ингээд стресстэйгээр амар ингээд гэл ингээд би ингээд нэг тайван амралтыг хүсэж байна. Надад яг нэг тийм юм хэрэгтэй байна гэдээ ингээд яваад байдаг. Тэгээд цаг хугацааж мангар хурдан явна, ажил амьдралч мангар хурдан өнгөрнө, насч хурдан явна. Тэгээд тэрийг их эртхэндээ ингээ хайх хэрэгтэй юм шиг санагддаг надад. Өөртөө тохирсон, өөртөө таалагдах тэр тохирсон газар хайж болох. Энэ бол миний бас аялаад байдаг шалтгааны бас ерөнхий бол нэг шалтгаан, олон шалтгаанаас ерөнхий бол гол гэж хэлэх болох ганц шалтгаан. Өөч get one. Hello. Hi. Самаран дээр шоколад асгаад карамель асгаад ингээд наага тогтоочч. Шоколад апл гинэ. Дотор нь алин байгаа гэхээр нэг юм наа. It all looks delicious in here. За энэ миннээс авлаа тэгээд. Ийшээ өсгөө юм бэ. Hello. Самар попкорн юм байдаг юм шиг байна. Эндээ үйлдвэрлэх юм. За ийшээ явж, ийшээ яваа. Бааш маш гоё байгаа. Эндээ шигээ. Европт дэх хүмүүс нэг иймэрхүү орчин зөндөө аялж маялж үзчихсэн л ах л та. Гэтэ надад бол яг иймэрхүү яг цэвэр Европ юм гоё стил, ийм архитектурын хийц, энэ мэдрэмж юмнууд айгуу гоё наа. Hello. Фокс мокноо завдаг газар. G-mining open гэнэ. Энэ минь гоё сураач байна. Энэ хэдэн $65 гэж доктортой юм уу? Америкчууд одоо нэг хүүтэн мүтэндээ иймэрхүү юм өмсч харагдаад тийм одоо нэг Harry Potter-ийн нэг тийм шидийн хичээл суугч байгаа юм шиг мэдрэмж төрөөх юм. Өнөр мөнөр нэг хүч шиг юм шиг нэг гоё юм шүү дээ. Ой зүйлс их байна. Өх ямар гоё. Түрүүн ресторанд энэ загсыг зарж байсан. Ямар нэртэй байлаа? Blue Rainbow юу ч лээ дээ. $24 гэж будаатай ирнэ гэт. Тэр загс нь энэ аваар илбэг байдаг юм шиг байна да. Ингээд чихмэл хүртэл гарцсан байхыг бол энэ бүс нутагт айгүйх баригддаг загс юм шиг байна да. Юм цус шоколад байна. Коконоттай. Ой сүүн амттай гоё шоколад байна. Хөтөлбөр мэдээлэл юмнууд ах шиг байна. Vacation guide энэ одоо. За нэг аяллаа гайд юм уу да. Энийг бас нэг харж үзье. Энтхийн хаастлар өвөө байна да. Hello. Энэ өвөө ингэж хүүхдүүдийн сонирхлыг татаад жинхэнэ хаастл хийж байгаа өвөө дөө энэгээр. Ингээ хотын гоё ингээ дундуур ингээ явдаг юм байлээ. Хүүхдүүд ч хийж одоо том хүмүүс суулгах явж идэх юм байлээ. Энэ уулан донд хүрхрээ байгаа юм байна. Тэгээд хүрхрээ рүү явах одоо явж байна. National Park одоо энэ төрийн одоо хамгаалттай бүс юм шиг байна. Тэгээ айгуу гоё байгальтай. Энэ машинтай явсан айгуу гоё байна.
Энэ уулын нилээн гүн лүү ороод байдаг юм шиг байна. Одоо энэ чанаас нэмээд дахиад нэг 3 км орчим 3 гаруй километрийн цаана гэхээр бүр уулны гүнд байгаа юм байна. Тэгэхээр бүр сонирхолтой юм. Өөх нүл навцсан. 4 саад юм байна. Тэгээ үлрэл дагаад цаг нар нь өөр ээж бол магадгүй бах. Тэг ямар гоё юм бэ нараа. Багал гэж дуусна. За гүндээ ирэхийн наахан юм пүтэг байна. Энд ч тэгээд $5 төлж байна. Тэгээд ингээд нэвтрэх юм байна. Тэгээд ингээд цааш яваад энэ чэнэс ингээд гол дагаж алхах юм уу хааш. Ямар ч энд байрлаж байна. Энэ юм байна. Тэгэн гүндээ ороод ирлээ. Тэгээд ямар ч сүлжээгүй болчтой юм байна. Машин зогсоолтой. Энэ ч ингээд машинаа тавиад цаашгаа ингээд гүн рүү налах юм байна. Явцгаа тэгээд. Энэ ч ингээд нойлмол юм уу минь ингээд шийдээд өгсөн. Нөгөө нэг $5 миний төлсөн $5 чинь утгаараа одоо хэрэгжээд явж байгаа нь энэ байна. Дотроо ямар дэлгүүр мэлгүүр уулын гүнд ингээ авчраа барьц түр амрах хэсэг хүмүүс ингээд амраасуун тэнцээ кемпингийн бүс байгаа гэсэн ийм л ах хэрэгтэй байхгүй. Тийшээ хальт харж үз. Ингэж гоё тогтчулж байгаа байхгүй нуулан дунд хараа. Аа үгүй юм байна ингээл. Таасан сайхан юм бэ нараа. Тэстэ цэвэр уулын нөгөө нэг толгой хаг ташин пүтэн аршаан гэдэг нэстэй. Аршаан горь бох шиг байна да. Тэгээд тэр 3 төрлийн Rainbow нөгөө нэг түрүүний нөгөө нэг ресторан заржсэн. Энэ тэр 3 төрлийн загас энд ингээд амьдэрдэг юм байна. Гэтэ яг энд нь юм болов уу тэр доошоо уруудаад нууранд нь болов уу гэж бодож байна да. Энд тийм том загас байх юм болов? Гүнээрээ ингээд төгжүүлж ивэл манайхан ч гэсэн одоо нэг $5,000 төгрөг 10,000 төгрөгийг халоо төлөөд одоо ингээд нэвтрнэстэй. Төлөөд одоо ингэж гоё зам тавиад өгье. Биднээсээ төлж байгаа мөнгө боддоор ингээ хэрэгж одоо биднээс ингээ ямар нэг юмд ингээ татвар болон шимтгэл төлөөд тэр нь боддоор хэрэгжиж байгаа тод жишээ нь ийм сайхан байдаг байна. Тэгээд нэг л ийм газар байхад ямар сайхан сэтгэл тэнгэр үлээ одоо хүмүүс ч ямар гоё ингээ аялах нэг газар шинээр нэмэгдэх үү. Hello. Байгаль бол nice. Хараа. Энэ ууланд ингэж асфальт тавиад тогтчуулж ийн гэдэг бол nice байна. Чулуун саналаараа. Хогоо энд хай гинэ. Энийг одоо хин дараа нэр чавд юм болоо энэ уулангонд байгаа юм. Нөгөө төлсөн $5 цалинж байгаа хүн ярьж аваа шүү дээ. Намар болж байгаа болохоор тэр юм уу? Энэ 7 хоногийн өмнө за нэг 10 хоногийн өмнө байсан бол энэ бүр амар гоё явах юм байна. Навчнууд одоо яг ингээд модон дээр байх үед өнгөөр харагдаад. Гэтэ одоо гац дээр уусч гоё л байна л та. Монгол хүн байна нэг толгоогоо шавьчтэй юм билүү? It's cold. Yeah. It's nice. It's шо байгаль тарсан ингээд сэтгэл сэрэгдэг байхгүй айгуу гоё. Nice. Энэ мэн амар гүнзгий шүү дээ. Энд бенз зам оруулалтаа бүр nice юм да. Энэ араачтай. Ямар өндрөөс унд юм бэ? Гайхалтай маа нэрэ. Хэлэх үг байна уу энэ байгалийн сайханд? Йоо, тэр дээрээс хараа. Хатыг илээсээр агаад ингээд бүр тэгштэй тайцсан шүү дээ. Энэ урдаас амар гоё ингээд хүүтэй агаар ирж байна. Хитгүүгөө таацсан юм. Энэ нөгөө төлсөн $5 шүү дээ. Тэдрэг. I'm just come here for 3 months ago. Almost 3 months, not yet. It's so. I just spent my whole life in all Asian countries. Yeah.
went to school Korea, and I just traveled a lot of East Asian countries, Vietnam, Thailand, Philippines, like that. Here is like it feels like a different planet like that. I'm just shocked. Yeah. Really, it's culture, like the people, like the lifestyle. Yeah. But they're so more nice, more nicer. Actually, some Thailand, Vietnam, Philippine island lifestyle is good too. But from America. Yeah. I think changing to the country you're from is very different. Самартай шоколад. Сайн нэг голланд өвөтэй жоох юм мэр зогслоо. Hello. Хүүний амьдардаг 2-7 хоног аяллаар ирцээ явж гинөө гинэ. Чи илэрсэн бас ганцаараа л явж. Өвөө битээ хоёр л ижлэхэн юм мэдэрч ах шиг байна да энэ сая. Канаа шиг маа. За нойлны юм байна. Цэнгэр биш тэгээ. Ингээд талтай энэ шилэн ингээд гоё төгчөлжээ. Замд явжсэн чинь буудлаас. Ариун талгаа чиний одоо ийм буудал байна. Өчигдрийн чинь амарсан буудал байна. Чиний өрөөнөөс биднээс камер оллоо. Гэх. Тэгээ би одоо камераараа бичлэг хийцээ явж байгаа юм. Өөр дрон маань тэнд байна. Өөр ямар камер байж болох уу? Одоо би зургийг явуулж болох уу гэсэн тэгээд та. Ирэхээр нь харъя да. Өрөөнд ямар камер байсан бол? Ямар ч уншчлаа миний чатыг, мессежийг. Тэгээ нэг ийм камер энэ чиний өрөөнөөс гарлаа гинэ. Тэгээд минийх биш юм чинь тэгээд бишээ гэсэн чинь за ойлголоо л чинь магадгүй өөр өрөөнөөс гарсан юм байлгүй гинэ. За гэрийн зүг явъя да. 2 цаг 2 минут. За өстө. Гоё аяллаа. Тэгээд сонирхолтой байна. Заавал нэг ирж үзэх ёстой газар байна. Тэгээд энэ аваар ойрхон байдаг эсвэл жоох ойрхон мужид амьдардаг монголчууд маань сонирхож үзээрэй. Нэр нь HELEN Helen гэдэг нэртэй. Ийм сонирхолтой хот наа. Гэр бүлээрээ ирвэл бүр гоё юм шиг байна. Тэгээд Christmas эдрээр эрт буудал муул цахиалаад байвал бүр гоё уур амьсгал орох юм шиг байна. Одоо зүйлс их байдаг юм байна. Тэгээд Герман сосисыг амталж болох нь Герман пиавыг эндээс амталж болох нь тэгээд. За тэгээд энэ аяллаа минь туршид хамт байсан баярлалаа. Тэгээд өшөө илүү гоё зүйлсийг үзээрэй гэж өрөөгөөрэй. Тэгээд subscribe болон лайка мартваа. За тэгээд баяртай. Амьдэр сайхан шүү.